Хаяатай гайхдаггүй. Яаж амьсгал өөрөө аясаараа орж гарч байгаад таны хичээл чармаалтгүйгээр штэ. Унтаж байхад хүртэл агаар уушиг руу орж гардаг. Амьдралын хэмнэлийг бүтээгч тэр зүйл юу вэ? Үүнд гайхажсэн үү? Таны оюун ухааныг, сэтгэл хөдлөлийг, биеийг тань түүгэрч зогсохгүй орчлон ертөнцийг бүхэлд нь ажилуулж байгаа тэр зүйл юу вэ? Сэтгэлийн ажилдаг үндсэн энерги зарчим юу вэ? Энэ орчлонгийн үндс нь юу юм бэ? Кино дэлгэцээр тусдаг. Тэр дэлгэц нь юу юм бэ? Энэ кино тусаж гараад байгаа тэр дэлгэц гэж юу юм бэ? Яг л үүнийг энд ярьж байна. Хорвоо ертөнц оршин байдаг. Сэтгэл оршин байдаг. Пран үйлчилж байдаг. Хайр мэдрэгддэг. Хорвоо ертөнцийн уг үндэс нь оршихуй. Браман. Дэлхийн ертөнцийн 4 элементийг харвал шороо, ус, гал, хийн 5 дахь буюу огторгуу элементэд оршдог. Огторгуй орон зайг 3 ангилдаг. Гурван төрлийн орон зай. Таны харж байгаа физик орон зайд бүхий л тэнгэрлэг биетүүд хөвж байдаг. 2 дахь орон зайд бодлууд хөврөн, 3 дахь нь ухамсар өөрөө. Ухамсар яг л орон зай шиг юм бүхэнд нэвт шингэсэн хаа сайгүй. Урдч, хойж. Таны оршихуй буюу Браман тэр ухамсар хаа сайгүй бөгөөд дэлхийн ертөнцийн үндэс суурь. Хаа сайгүй гэхээр зогсон гэж бодож магадгүй. Үгүй шүү. Зогсон биш, харин амьд, үхмэл биш. Харин гялалзан гялтганах орон зай. Үнэхэрийн амьд. Энэ алс холоос хол, ойроос ойр. Та биеийнхэн хаана байдаг болоо гэж бодож ирсэн үү? Ийм асуулт төрдөг. Та биеийнхэн хаана байгаа вэ? Гарандаа, зүрхэндээ, тархиндаа юу? Хаана байгаа юм? Хаа сайгүй хэрнээ хаач биш. Зүрхийг шилжүүлэн суулгадаг. Мөн тархины мэс засалд ороод тархины тодорхой хэсгийг агуулсан ч бүрэн бүтэн үлдсэн хүмүүс байдаг. Тэгээд та хаана байгаа юм бэ? Тархинд уу, зүрхэнд, гарандаа юм уу? Та хаа сайгүй ч хаач биш. Дотроо мөн гаднаа. Түүний гадна, түүний дотор гэж байхгүй. Энэ бол ойроос ойр, холоос хол. Бидний шугамн сэтгэхүү хүлээж гараа юу гинэ? Юу яриад байгаа юм бэ? Ийм байх боломжгүй. Ойр хэрнээ хол гинэ гэж асууна. Нөхцөл заагч оюун ухаан энд сүрдэг. Хизээд мэддэг байснаас цааш харах боломжийг танд өгдөг. Үргэлж үнэн гэж ойлгодог байсан бүхнээс тань илүү өөр хэмжээсийг танд нээх болно. Та шилж сонгодог, дургуутдаг. Танд дуртай болон дургүй гэж байдаг. Дуртай, дургүй гэдэг нь эгоных. Эго таны оршихуйн дээр байх давхраг. Дуртай, дургүй хязгаарлагдмал тодорхойлолт. Оршин байх болоод амьдралын үндэс болсон тэр зүйл. Энэ биедч мөн бусдын биедч байгааг харж ухаарах юм.
Юу биднийг салгадаг вэ? Энэ бол эго. Эгог муу гэж бодох хэрэггүй шүү. Эго бол бидний оршихуйн нэг хэсэг байх л болно. Харин таны алсын хараа эгог давж чадахгүй бол та шунал дургуутсалд баригддаг. Том дүр зургаар харж чаддаггүй. Эгоноос чанагш хаа сайгүй яг ижил та өөрөө болсон тэр орон зайг гялбаа төдий мэдэрсэн хүн яаж ямар нэг зүйлд дургуутсаж эсвэл үзэн ядаж чадна гэж дургуутсал зүгээр л арилна. Энэ бүх бие нүсэр том амьдралын хүчний нэг л давлгаа. Дэлхий бүхэлдээ нэг организм гэдгийг танихад энэ гариг дээрх нэг цаг үеийн 7 тэрбум хүнийг нэг цаг үед үүссэн 7 тэрбум давлгаа гэж хар. Тэгвэл нэг давлгаа нөгөөгөө үзэн ядна гэж үү? Энд байгаа жаахан ус тэнд байгаа жижигхэн хэсэг усыг дургуутсах уу? Эндхийн багахан агаар нөгөө өрөөний багахан агаарт дургуутсна гэж үү? Боломжгүй. Энэ үнний гэлбаа зурсгийж ухамсарт төрж мэдэгдэхэд хүнд хамгийн түрүүн юу болдог вэ? Хэнийг ч үзэн ядхаа болно. Хідэн амьдралаас хуралдаж цугласан эго торсон дургуутсал зүгээр л үгүй болно. Учир нь бүгд адилхан. Ямар ч мэдрэмжтэй хүн үүнийг мэдэрсэн л байгаа. Хүүхдүүдийг харвал тэд уйлж байгаа нэгнээ хараад дагаад уйлчдаг. Хүүхэд байхдаа бид бүгдээрээ ингэж байсан. Учир нь тэр үед эго давмгай биш. Тийм ч тод томрон байдаггүй. Тиймээс хүүхдүүд хэн хүнтэй нэгдмэл нэг байна гэдэг тэдний хувьд төрөлхийн байдаг. Мэдрэмжтэй эрүүл нэгэн. Бусдын зовлон жаргалыг мэдэрдэг. Сэтгэл хөдлөлд нь хаалт тотгор гэж байдаггүй. Эгоноос нэг алхмын цаанч гэсэн эд байдаггүй. Эгоноос чанагшхаар, эгоноос салж хахацаарай гэж хэлээгүй шүү. Эго байгаа бол байж л байг. Байхчулна. Эго сатвик, раджсаг эсвэл таамсаг хэлбэртэй л байдаг. Сатвик эго гэдэг нь үзэн ядалтгүй. Дургуутсалгүй байх юм. Энэ бие биенээ бүрэлдүүлдэг нөхцөл байдал та өөрийгөө бусдын нэг хэсэг, та бүхэл бүтний нэг хэсэг гэдгээ зурвасгаан таньж ухаарахад юу болдог вэ? Дургуутсал үзэн ядалт үгүй болдог. Үзэн ядалт үгүй болоход та бүхэнтэй нэг гэдгээ ухаарч таньдаг.